За та бүхэнд молекул биологийн цуврал лекцийг танилцуулъя. Тэгэхээр энэ лекцэн дээр бид нэр эсийн мөчлөг гэж юу хэлдгийг, за эсийн хуваагдлын үед, үе шатынхны үед хэрхэн ямар молекул механизмууд оролцдог юм бэ гэдгийг эхний хэсэг дээр, за сүүлийн хэсэг дээр нь эсийн мөчлөгийн эдгээр үе шатын зохицуулгууд хэрхэн явагддаг тухай та бүхэн тайлбарлах болно. За эсийн мөчлөг гэдэг маань охин эсээс эс өсөж томроод за дахин хуваагдаад дахин охин эс үүсэж байгаа энэ цаг хугацаанд явж байгаа бүх процессыг эсийн мөчлөг гэж нэрлэдэг. Тийм учраас цаг хугацаанд явагдаж байгаа учраас ихэвчлэн дандаа цагаар хэмжигддэг. Тэгэхээр эсийн мөчлөгийн цагууд бол эс болгонд хуваагдах, эс болгонд харилцан адилгүй байдаг. Жишээлбэл хэлэхэд одоо фибробласт эсүүд байдаг тийм ээ, холбогч эдийн. Тэгэхээр фибробласт эсүүд 24-өөс 48 цаг эсийн мөчлөг үргэлжилдэг бол өөрөөр хэлбэл нэг охин эсээс өсөж томроод дараагийн одоо хуваагдах хүртэл охин эс үүсэх хүртэл хугацааг хэлж байгаа. Харин илэгний эс гэхэд бүтэн 6 сар болж иж одоо хуваагддаг байх жишээд. Тэгэхээр эсийн мөчлөгөөс хамаарат эд эрхтний нөхөн төлжих цаг хугацаа бол асар их хэмжээгээр хамаарж энтэй уялдаатай тайлбарлагддаг байна. За бактери эсвэл шууд бинар хуваагдлаар хуваагддаг. Та бүхэн мэднэ. Шинжилгээтгүүнийг өнөөдөр аваад бактериологийн шинжилгээгээр хатнууд бижилд орчинд ургуулад маргааш нь харахад бол асар их хэмжээний колонууд үүсэж эсвэл 10-ийн 4-өөс 5 зэрэг тоотой болтлоо өссөн байдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр бактери эсийн мөчлөг бол их богинохон байдаг юм аа. Тийм учраас одоо асар хурдтай өсөх юм боломжтой байдаг гэдгийг бол харуулж байна. За эсийн мөчлөгийг дотор нь тодорхой үе шатуудад бол хуваагддаг. Ерөөсөө эхлээд бол шууд 2 үе шатанд хуваагддаг. Нэг нь интерфазын буюу тайван байх үеийн үе шат. За нөгөөх нь болохоор зэрэг яг митоз буюу хуваагдж байх үеийн үе шат гэж 2 үе шатанд хуваагддаг. За интерфазын үе шатыг дотор нь бас G1, S, G2 гэсэн үе шатуудад хуваагддаг. G1 үе шатанд бол эс өсөж томрох, асар их хэмжээний уургуудыг бэлдэх, за ийм үйлдэлүүд бол явагддаг. За S үе шатанд бол голчлон дандаа бэлтгэгдсэн эдгээр үндсэн дээр молекулууд ихээр нэмэгдэж байгаа энэ тохиолдолд хамгийн гол хийгдэж байгаа үүрэг нь бол энд ДНХ молекулыг хоёрчилдог бидний үзсэн репликацийн механизмын үе шатанд бол явагддаг байна. За G2 үе шат буюу G2 үе шатын уртааталд за митоз хуваагдал бэлтгэх бүх молекулууд энэ дээр нийлэгжиж бэлтгэл үе шат явагддаг учраас түүний G2 гэж бол нэрлэдэг. За интерфазын үе шатанд нь саяны үе шатууд бол асар их хэмжээний эсийн дотоод нөөц уургууд бий болдог учраас эс өөрийнхөө хэмжээгээр одоо томордог, нас биеинд гүйцэтгэдэг. За ийм байдлууд бол үүсдэг. За интерфазын үе шатанд бол шууд дээрээс нь ялангуяа S үе шатанд бол репликац явагдаж энэ их чухал механизм байгаа. Репликацийн үндсэн дээр хромосомууд бол хоёрчлогдох ийм одоо үзэгдэл явагддаг. За дээрээс нь тухайн үе шатанд онцлог механизмуудад оролцох бүх уургууд бол интерфазын үе шатанд эс дотор нийлэгжиж бий болж эсвэл хэмжээнийхээ хувьд ч бол асар их томорсон бол байдаг. За интерфазын үе шатыг бид нар ерөнхийдөө онцлогийн ойлголт авчлаа. Яг митоз хуваагдлын үе шатанд юу болдго юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг митоз хуваагдлыг бол дотор нь болж байгаа механизм процессээс нь хамаарат бол профаз, прометафаз, метафаз, за анафаз, телофаз, цитогенез гэж бол хуваадаг. Тэгэхээр зэрэг энэ үе шатууданд юу болдго юм бэ гэдгийг бол бас нэг бүрчлэн тайлбарлая. За профаз үе шатанд бол центросомууд 2 туйл руу татагддаг.
Тэгэхээр энэ үед бол бичил гуурсууд ялангуяа хуваагдалд ордог бидний түрүүчийн текстэн дээр хэлжсэн бичил гуурсууд асар их хэмжээгээр бий болдог. За тэгээ бий болоод тэдгээр нь бол астрал бичил гуурсуудыг бий болгож ялангуяа одоо митоз хуваагдлын үед үүсэх тэмдгээр тусламж болох тэдгээр бичил гуурсууд их хэмжээгээр нийлэгжиж бий болдог байна. За центросомууд бол 9-2 туйл руу бол татагдж ийн гэж бол хэлсэн. За энэ дээр бол өшөө дээрээс нь мембраныг тодорхой хэмжээгээр хуваах тэдгээр процессуудын эхлэл тавьдаг. Тэгэхээр бүүмийн мембраны дотор талд байдаг завсрын филамент буюу ламин уураг бол одоо их хэмжээгээр сэтэрч гарч ирдэг. Энэ сэтэрлийн нөлөөгөөр мембран дараагийн үе шатанд бол савлагдах юм боломжтой болж ирдэг. За прометафаз тийм ээ. Про гэдэг гогтур маань бол дандаа урьдл үеийг бол заадаг. За энэ дээр ирэхээр зэрэг мета гэдэг бол ямарваа нэгэн гол дунд хэсгийг бол зааж байгаа. За энэ дээр гол үйл ажиллагаа юу болдгоо гэхээр центросомууд 9-2 тул бүрэн шилжиж ирсэн байдаг. За энэ дээр хамгийн гол нэг үүрэг бол мембраны молекулууд хоорондоо салсан бол байдаг. За энэ дээр бол харагдаж байна те мембраны молекулын үлдэгдлүүд бол бүүмийн мембраны молекулын үлдэгдлүүд байгаа шүү гэдгийг. За өшөө дээрээс нь бичил гуурс хромосомуудтай центромераар дамжуулаад хромосомуудтай кинетохороор дамжуулаад бат бөх холбогдчихсан байдаг энэ тохиолдолд. За дараагийнх нь метафазын үе шат гэж хэлдэг. Кинетохороор дамжуулаад хромосомууд бол бүтэн бичил гуурстай холбогдсон байгаа байдлыг харуулж байна. За ингээд метафаз гэдэг маань ямарваа нэг юмны дунд үе шатыг бол хэлж байдаг юм утгатай. Тэгэхээр зэрэг хромосомууд маань одоо татагдахад бэлэн болоод яг эсийн төвд игнэн байршсан бол байдаг. Тийм учраас метафазын үе шат гэж бол нэрлэдэг. За анафаз. Ана гэдэг маань ямарваа нэгэн төгсгөлийг бол хэлж байгаа. Фаз гэдэг маань үе шат. Тэгээд ирэхээр энэ дээр бол хромосомууд одоо нэг нэгээрээ салан тэр бичил гуурсаар дамжуулагдаад 2 туйл руу татагдж байгаа. Охин хромосомууд үүсэх эхлэлийн тавьж гин гэсэн. Үүнийг одоо хромосомууд 2 тишээ татагдах төгсгөлийн үе шат гэж нэрлэх буюу анафазын үе шат гэж бол нэрлэдэг байна. Телофазын үе шатанд бол 2 тишээ таталт бол бүрэн дууссан байдаг. За ингээ охин хромосомууд 2 туйл руу татагдаад дуусангууд үүнийг мембранаар бүчин авдаг. Өөрөөр хэлбэл охин эсүүдийн бүүмийн мембран бий болж байна гэсэн үг байна. Хамгийн түрүүн одоо энэ хромосомуудыг хамгаалах бэхлэх үүднээс бүүмийн мембран үүсдэг. За энэ бүүм бол бүүмийн мембран түрүү байсан цитоплазмд байсан задлцсан байсан мембраны молекулуудыг эргээгээд ашиглаад маш хурдан бүүмийн мембран үүсэх үзэгдэл бол явагддаг байна. За энэ үе шатанд актины утаслаг бол их хэмжээгээр яг төв хэсэгт бол игнэн байршиж эхэлдэг. За энэ актины утаслаг агших хөдөлгөөнийг хийж эхэлсэн байдаг. За цитогенез хамгийн сүүлийнх нь цитогенезийн үе шатанд аль хэдийн бүүмийн мембран үүссэн 2 талд хромосомууд тэгш хуваагдаад орчихсон бүүмийн мембран дотроо за ингээд цитоплазм доторх тодорхой хэмжээний эргэтэнц рүү бас 2 хуваагдаж ордог. За энэ тохиолдолд актины утаслаг улам өөрийнхөө агших хөдөлгөөнийг улам хийгдэж за цитоплазмыг 2 тийш нь тэнцүү хэлбэрээр хуваах үзэгдэл бол явагддаг байна. За эдгээр үе шатуудад явагдаж байгаа онцлог үйлдэлүүдийн үндсэн дээр митоз хуваагдал бүрэн явагдаж дуусдаг. За энэ дээр түрүүчийн яригдчихсэн бичил гуурсууд харагдаж байна тий. Тэгэхээр бичил гуурс хромосомыг татах үед бол асар их үүргийг гүйцэтгэдэг гэж ярьж ирсэн. Тэгэхээр 3 янзын бичил бол гуурс үүсдэг. За нэг нь болохоор центросомоос гаралтай 2 талын туйлаас хоорондоо холбогдсон хөдөлгөөнгүй байдлыг үүсгэсэн молекулаар холбогдсон ийм одоо туйлын бичил гуурсууд гэж бол яригддаг. Эдгээр туйлын бичил гуурсуудын үндсэн дээр эс дотор хромосомын молекулууд бол бүрэн дунд хэвийг олж
хөтлөх ийм орон зай бүтцийг бол бий болгож өгдөг. За дараагийнх нь болохоор кинотохортой холбогдсон бичил гуурсууд байгаа. Эдгээр кинотохортой холбогдсон бичил гуурсуудын тусламжтайгаар хромосомод хоёр тишээ бүрэн татагдах боломжтой болдог. За өөр дээрээс нь ямар ч холбогдоогүй хоорондоо холбогдоогүй бичил гуурсууд үүссэн байдаг. Эдгээр бичил гуурсуудын тусламжтайгаар тодорхой хэмжээний эс доторх хөдөлгөөнүүд бол хийгдэх боломжтой гэдгийг бол хардаг. За бас нэг онцлог зүйлийг зайлшгүй хэлэхэд энэ дээр бол бөөмийн мембраны молекулууд хэрхэн бий болж эдгээр хуваагдлын үед барилгдах вэ гэдэг асуудал гардаг. За интерфазын үе шатанд бөөмийн мембран бүтэн хэлбэрээр за завсрын филамент буюу ламин бол бөөмийн мембраны доод хэсэгт бол байрлсан байдаг. За эхний профазын үе шатанд бол тэр их хэмжээгээр ламин уургууд фосфорчдаг. За эдгээр ламин уургууд фосфорчингууд бүтцийн хувьд бол стрессэд орж эдгээр уургууд мембраныг бүтээж байгаа молекулууд бол хоорондоо салдаг байна. Фосфорчсны нөлөөгөөр. За фосфорчсны нөлөөгөөр ингэж салсан молекулууд маань цитоплазм дотор тодорхой хэмжээгээр оршиж байдаг. Эдгээр нь бол дараагийн мембран үүсэх их молекулууд, их сурвалжийн молекулууд бол болдог байна. За телофазын үе шатанд хоёр тишээ хромосомууд татагдсан байх тохиолдолд эдгээр молекулуудын дефосфорч үзэгдэл бол явагддаг. Дефосфорчингуудаа молекулууд маань эргээд мембран болон молекулууд хоорондоо нэгдэнэ. Ийм учраас телофазын үе шатанд хоёр тишээ татагдсан хромосомуудыг даруй хүчин авч цитоплазмаас тусгаарлах ийм үйлдэл бол хийгддэг байна. За энэ дээр бол хоёр эс хоорондоо цитоплазм хоёр хуваагдж байгаа байдлыг харагдаж байна. Энэ дотор актины уцлаг хэрхэн үйл ажиллагаа хийж байгаа нь харагдаж байна. За ингээд эс бол бүрэн хэмжээний хоёр ийм хуваагдал бол үүснэ. За миоз хуваагдлыг бол миоз хуваагдал, за хэвийн эсийн хуваагдал гэж бол ингэж хоёр бол хуваагддаг. Энэ бүгдийг бол та бүхэн мэднэ, улам дэлгэрүүлж уншаарай. За эсийн мөчлөгийн энэ үе шатууд яагаад нэг мөчлөгийн үе шат нөгөө зайлшгүй интерфазын үе шатыг давдаг. Интерфаз дотроо G1, S, G2-ыг зайлшгүй ингэж даван гардаг үе шат байдаг юм бэ. Митоз хуваагдлын үед ч гэсэн зайлшгүй митозын энэ их олон үе шатн дээр тодорхой үйлдэлүүд цэгцтэйгээр явагддаг юм бэ гэдэг ийм асуудал гардаг. Тэгэхээр энийг яаж зохицуулж хийгээд байна эсийн мөчлөг дотор гэдэг бас нэг асуудал боллоо. Бас гардаг байна. Энийг лекцийнхаа дараагийн хэсэг дээр илүү дэлгэрэнгүй тайлбарлана.